Нэг амьсгаагаар. За юу гэж манайхаа. Ингээд Euphoric цуурлын 3 дугаар улирлын 3 дугаар эгдэ төвтө морилоо. Энэ ангид бид Jules-ийг өвлийн амралтын үеэр яаж Sugar Baby болсон талаар мэдэж явнаа. Энэ бүхэн түүний өрөөний хамтрагч болон урлагийн сургуулийн хамтрагч Vivian гихчээс эхэлсэн бөгөөд тэрээр Jules-ийг Sugar Baby болоход нэлээд тусалсан. Vivian Jules түүнийг амархан мөнгө гаргах шиг санагдуулсан. Өрнөлөө үргэлжилж бид Jules 48 настай Rick хуульчтай анх хэрхэн танилцсныг харж байна. Rick их залуугийн сэтгэл зүйчин түүнд маш ноцтой ойр дотны харилцааны асуудалтай гэж хэлсэн байдаг бөгөөд энэ нь түүнийг энэ нөхцөл байдал руу ороход хүргэсэн байна. Бид Rick Jules-д орой хоолнд нь зүгээр л хамт суусныхын төлөө нилээд их мөнгө төлж байгааг олж мэднэ. Гэхдээ тэр түүнд өөрийн гэрт нь очиж тодорхой нэг фетиш гүйцэтгэв бол бүр илүү их мөнгө амладаг. Тэр фетиш нь эрхэм мөндөд үзэгчтэй. Rick Jules-ийн стокингтой эсхийг долоож байхад өөрөө таашаал авах явдал юм. Үнэхээр бас гажигтай интимаси яваастай. Jules удалгүй ойлгохдоо Rick-тэй сард хэд хэдэн удаа уулзахад л тэр түүний байрны түрээсийг бүрэн төлөх боломжтой гэдгийг ойлгоно. Гэхдээ Jules зөвхөн түрээсээ төлөвлөхийг хүсээгүй. Тэрээр бүр илүү ихийг хүсэж байдаг. Дараа нь Jules бүр өөрийн үйлчлүүлэгчдийнхээ хүрээг хүртэл тэлдэг. Тэнд нь Hollywood-ийн продюсер, санхүүгийн салбарын залуу зэрэг дандаа л нэр хүндтэй хөгшин хүмүүс байдаг. Гэхдээ дараа нь Элс гэх хижээл насны залуу гарч ирнэ. Пластик мисцэлч бөгөөд түүний амьдралыг өөрчлөх хүн. Тэдний анхны болзон дээр тэд хүмүүс цаг хугацааны явцад өөрчлөгдөх тухай ярилцдаг. Энэхүү яран Элсийг Jules-ийн 14 настайдаа трансгендер шилжилт хийсэн тухай маш их сонирхоход хүргэдэг. Элис өөрийн гисэн гэр бүлтэй бөгөөд түүний хэлснээр эхнэр нь ч мөн адил энэ зан авирыг нь мэддэг ажээ. Энэ алдаатай гажиг зангаа тэр өөрөө сул талууд л гэж нэрлэдэг. Тэдний хамт байгааг хараад надад нэгэн бодол төрсөн. Jules Carl-тай байсан гэмтэл шарахыг дахин давтаж байгаа юм биш үү? Өөрөөс нь ахмад насны давхар амьдралтай эртээ дахин орооцолдож байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ мэдээж энэ удаа тэр өөрөө том болсон. Бас хяналтыг гартаа авсан гэж би бодож байна. Цаг хугацаа өнгөрөхөж Jules урлагийн сургуулаа орхиж төсөөлж байснаасаа ч илүү их мөнгө олж эхэлнэ. Харин одоо Элс түүний орлогын цорын ганц их үсэр бүр цорын ганц ч үйлчлүүлэгч нь болно. Энэ үед би түүний өрөөний хамтрагч Vivian аавтайгаа хийж буй яриаг нь чагнаж байгааг анзаарна. Jules-ийг энэ амьдрал руу оруулахыг тэр хүсэж байгаа юм биш үү? Эсвэл бүр далд илүү хорлонтой зоригтой байж магадгүй юм шиг санагдсан. Ягаад заавал энэ яриаг сонсож байгааг нь харуулсан бол үнэхээр сонирхолтой. Дараа нь бид энэ хоёрын харилцааны үеэр Элс Jules-ийг толгойноос нь хөл үртэл гялгар уутаар ороож, гялгар ууц гэжтэй хүнсний скотчоор ороож, зөвхөн амьсгалах зайвалтай түүнийг өөрийн амьд урлагийн бүтээл болгож байгааг харнаа. Мөнгөтэй, гэр бүлтэй, тэгснээ ийм хүнтэй уулзж байгаа хүн одоо тэгээд ямар л ойлог вэ гэж дээ. Өмнөх ангитай адил энэ Opnix-ийн надад олон сэтгэл төрүүлсэн. Нэгдүгээр дэс энэ үлрэлд Jules-ийн хувьд хэр чухал дүр байх бол, хоёрдугаарт түүний эхнэр хизээ оролцох бол тэр нөхрийнхөө энэ сул талуудыг мэддэг гэж хэлсэн штэ. Тэр нь зүгээр л тайлбар юм шиг л санагдсан. Тэгэхээр эхнэр нь үнэхээр энэ амьдралын хэм маягийг зөвшөөрдгүү гэдэг нь эргэлзээтэй штэ. Харин дараагийн асуулт бол илүү практик. Sugar Baby гэдэг энэ төрлийн амьдралд хүмүүс яаж үйлчлүүлэгчтэй олдсон болоо? Танилаа руу, аппликейшн руу эсвэл хэнийхэн зохицуулдаг хүн байд юм болов? Яг одоо паузлаад энэхүү асуултуудад юу гэж бодож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Эцэст нь Jules аз жаргалтай байна уу? Тэр өөрийгөө хяналттай гэж бодож байгаа ч эр хүн түүнийг манекен шиг харж гялгар утанд ороож байгаа нь өмнөх үлрэлт харсан Jules-ийн төрөөс үнэхээр хол байна. Jules 2 дугаар улирлын төгсгөлд жаахан замаа алдсан мэт байсан ч түүний түүх ерөнхийдөө хамгийн хүчтэй нэ. Хамгийн гүнзгий нээж гэж би боддог. Тэр үргэлжил хайр, хүлээн зөвшөөрлийг хайж байдаг. Эхний улирлаас л эхлээд түүний сэтгэл готрол, түгшүүр 11 настайд нь эмнэлэгт хүргэгдсэн түүх хүртэл. Мэдээж түүний романтик сонголтууд ч дандаа хамгийн сайн нь байгаагүй. Rue, Carl, Nate, Anna, Elliot гэх бүгд л өөртөө итгэлгүй байдал. Өөрийгөө хайх үеийн хортой холбоонууд л юм шиг. Тиймээс энэ шинэ бие даасан байдал нь жинхэнэ өсөлт үү? Эсвэл дахин нэг өөр хэлбэрийн өөрийгөө сүйтгэж буй давталт уу гэдэг нь асуулт болон үлдэж байна. Ерөнхийдөө энэ Opnix-ийн майдагийнхтай төстэй энэ өдрлийн гол санааг маш сайн тодорхойлж байна. Залуус амьд үлдэхийн тулд эсвэл зүгээр л анзаарагдахын тулд өөрсдийнхөө нэг хэсгийг зарж байна штэ. Энэ зүгээр л өөрийгөө алдаж төр зүрийн хүч мэдрэх оролдлого юм шиг л санагдаж байна. Ингээд үргэлжлүүлээд өрн солигдож Silver Slipper руу буцахад бид Rosalind тайзан дээр үйлчлүүлэгчийн өмнө тоглолт хийж байгааг харнаа. Тэрээр өмнөх ангийн адил хүзүүний бэхэлгээ зүүснэ нь түүний үзүүлбэрт бараг саад болохгүй байгаа юм шүү. Гэхдээ тайзан дээр уур амьсгал халуухан байхад жинхэнэ үйл явдал арын өрөөнд өрнөдөг. Бид Rogue Angel-ийг нөхөн сэргээгт хүргэж өгснийг мэднэ шүү дээ. Үүний дараа Alma түүнийг тушаал дэвшүүлсэн байдаг. Тэр одоо Alma-гийн төлөө зэвсэг тавиралдаг хүн болсон бөгөөд Мексик руу чиглэсэн зэвсгийн аминд оролцож байдаг. Rogue Alma-гийн хувьд сарын шилдэг ажилтан болсон бөгөөд тэр зэвсгийн борлуулалтаас 3% комисшн авч байгаа. Гэхдээ тэр Alma хэлэхдээ энэ ажлыг зүгээр л түр хийж байгаа үстэй. Цаашдаа хууль ёсны зөв
төв ажил руу шилжүүлнэ бизтэй гэж хэлэхэд уур амьсгал жоохон эвгүй болдог. Энэ яриа надад их сонирхолтой санагцсан. Учир нь Аалма түүний хэлсэн зүйлд шууд хариу өгч хууль ёсны ба хууль бусын хооронд ямар ч ялгаа байхгүй гэдгийг бараг л хэлчихдэг. Түүний ертөнцид бол энэ хоёрын ялгаа бараг л байхгүй. Эрх мэдэл мөнгө хоёр л чухал. Тэрээр үргэлжлүүлэн мөнгө л олж лайвал юунд гомдлох юм бэ л гэдэг. Энэ яриа руу өөрийнх нь хийж байгаа зүйл нь зүгээр л зөв зүйл гэж бодоход нь ажмаар чиглүүлдэг. Би Рүү, Жулс, Нейт, Касси шиг дөрүүдийг харахаар тэдний хийж байгаа үйлдэлүүд ёс суртахууны том асуудалтай байдаггүй юм шиг санагддаг. Харин тэд зүгээр л өөрсдийнхөө үйлдэлийг зөвтгөж логикжуулж байдаг юм шиг. Аалма хоёрын яриа гэнэт тасалдах бөгөөд Лори Харли хоёр өнгөрсөн 7 хоногийн өшөөгөө авсан байдаг. Тэд клуб дотор гахаа судлаж эмэг замбраагүй байдал үүсгэнэ. Эцэст нь Аалма өөнийг нь хараад өвчихгүй гахааг буудаад алчихдаг. Ингээд Аалма Лорид хамгийн их өвдөлт өгөхийн тулд Рүүгээс түүний сул талыг нь асуунаа. Рүү түүнд өөрийн тижээдэг шоу байдаг. Тэр түүндээ үнэхээр хайртай гэж хэлдэг. Өрн солигдож дараагийн өдөр Рүү, Жулс хоёр шүршүрд орсны дараа дахин хамт цагийг өнгөрөөж байгаа бөгөөд Рүү Жулсыг Нейт, Касси хоёрын хормонд өөрийн плюс 1 болгож авч явахыг үрдэг. Рүү Жулсын угаалгын өрөөгөр явж байхдаа түүнд санаа зовж эхэлдэг. Тэнд нь секс тоглоо мөн хар тамхич байдаг. Рүү өөрөө хар тамхи зэвсгийн намаа хийж байгаа хүмүүртлөө Жулсыг хараад санаа зовж байгаа нь одоо инээдтэй юм да. Жулсын хувьд Нейт, Касси хоёртой төгсөлтөөс хойш уулзаагүй бөгөөд тэднийг харах хэсэгтээ эргэлзэж байдаг. Гэхдээ Рүү түн рүү мөнгө сарвана. Тэрээр хэлэхдээ би одоо чиний sugar daddy болноо. Хормонд өмсөх секси хувцас аваарайч гэж хэлдэг. Хормын тухай ярихад HBO хормын сэн нэртэй үнэхээр сайн гэдгийг бид бүгд мэднэ. За одоо энэхүү хормыг задлцгаая. Тэгэхэд манай Мади орж ирнэ. Тэр бүхэлдээ ногоон өнгийн хувцастай ирдэг. Ягаад ногоон өнгийн хувцастай ирсэн нь энэ өнгийн хувцастай Лексигийн жүжигөөр Кассиг зодож байсан шүү дээ. Тэрээр яг л би энд драма хийх гэж ирлээ гэсэн вайбтай орж ирдэг. Дараа нь Нейти эцгэх Мадиг хором дээр хараад ихэд гайхаж байгааг би тарнаа. Нейтийн хувьд тэр угаалгын өрөөнд бүлжиж наасаас ирсэн дуудлагыг бүр авахгүй байна. Харин эсрэг талд Кэссигийн сандарч мөн уур уцаар нь хурж байгаа учраас Нейт хормын өмнөхөөрөө бүр гэртээ ирээгүй юм байна шүү. Бид яг юу болсон талаар тодорхой мэдэхгүй ч магадгүй бакалаврын үйлчлэгээ үеийн зүйл эсвэл нааст төлбөрөө төлөөгөөтэй холбоотой байж магадгүй. Энэ үйлрэлд анхудаа бараг бүх гол дүрүүд нэг хэсэгт цугларна. Рүү, Жулс хоёр нилээн гангаа орж ирнэ. Жулсын энэ хоримд өмсөн даашинз үнэхээр хай фэшн боловч нэгэн зэрэг их нээлттэй. Хоримд одоо ямар задгаа овцомсд юм бэ? Энхүү сууж байхдаа Жулс, Кал хоёр бие биенээ харнаа. Тэдний хооронд өнгөрсөн түүх байгааг бид бүгд л мэдэн шүү дээ. Кали ихнэр маашиг хараад би их гайхсан шүү. Калин хийсэн зүйл нууц амьдрал зөрчилдөөнийг мэдсээр байж яаж хамт байж чаддаг юм болоо л гэж утсан. Тэд яг л одоо ч гэрэлсэн ивэр байгаа юм шиг харагдсан. Ингээд хурим эхэлж Касси ёслол руу алхахын өмнө ээжийн түнд бараг аимшигын зөвлөгөө өгнө. Тэр хэлэхдээ би аавд чинь сухаас өмнө үзэгсэн төгөлдөр үнэхээр сайхан бүсгүй байсан. Харин хурим ээж нэг гэрт орсны дараа түүний аратан шиг зангууд ил гарч намайг ч аратан шиг болгосон. Гэхдээ би чамд амжилт үзье гэж хэлдэг. Ямар гэж ээжийн захиас вэ? Касси магадгүй өөрөө буруу зүйл хийж байгаагаа мэдэрч байгаач аль хэдийн оройтсон штэ минийхөө. Одоо энд нэг жижиг анхаарал татсан зүйл байна. Нейт болон түүний гэрчүүдийг харахад мэдээж тэдний нэг нь түүний ах гэдгийг бид мэднэ. Тэгээ нөгөө хоёр залууг харахад би өөрөөсөө ингэж асууж байна. Эдгээр нэг нь season 1 дээр гарч байсан гэр бүлийн зурганд байсан нөгөө нууц 3 дахь ах мөн үү? Эсвэл зүгээр л коллежийн найзууд уу? Эсвэл үеэл нь үү? Комент хэсэгт үлдээгээрэй. Энэ хоёрын аль нэг нь шоуны ихнээс зэрэгцээр ирсэн нууц 3 дахь ах нь юм биш үү? Only fancy асуудал, $50,000 цэцгийн асуудал, Маригийн асуудал бүгд байсан ч бид Нейт, Касси хоёрыг бид аль биесээр гэрэлж байгааг харнаа. Өөрнөөс солигдож Лоригийн талд Харлагийн хүү Вейн, Фейт дурлсан гэж ууралж тесэрч байдаг. Харин Лори илүү бизнес талдаа төвлөрнө. Аалмагоос Рүүгээр нэг хүргэлт хийлгэх тухай дуудлага хүлээж авдаг. Бид Рүүгээр хүргэлт хийлгэх төлөвлөгөө гаргаж байгааг хардаг. Тэр хүргэлт хийсний дараа түүнийг одоо шууд барьж авах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа? Рүү хормын үеэр энэ хүргэлтийг хийх ёстой гэсэн дуудлага авнаа. Түүнд муу мэдрэмж төрж байгаач тэр одоо ажилтан болсон тул татгалзаж чадахгүй. Тэр хормоос явахаас өмнө Жулс тайлбарлан Жулсыг Лексигийн хамт үлдээнэ. Одоо хормын хүлээн авалтанд нэгдүгээр улирлаас хойш гарч ирээгүй Биби гинэт иргэн ирж жирэмсэн болсон байгааг харуулна. Энэ гэхдээ нэг чухал дүр биш бахөө миний бодлоор. Нейтийн аавын хэлсэн үгний дараа ээлж дараалан яриануд үргэлжлэнэ. Нейти ээж ярихтаа хөгөө заримдаа буруу сонголт хийж буруу охин гэртээ авчирдаг тухай ярьдаг. Хамгийн тэр энэ үгийг хэлэхдээ нүд нь шууд л Мади руу чиглэнэ. Тэгснээ өргөжлүүлээд Нейт Касситай байгаад үнэхээр жаргалтай байгаагаа хэлдэг. Ямар зууцсан юм бэ? Үннийг хэлэхэд энэ байдал би Мариг бараг л өрөвдөх шиг л болсон.
Гэхдээ үүний талаар бид дараа нь ярья. Дахин Мадиг харуулахад бид Кейси рүү харж байгаа Мадиг харнаа. Тэр мөчөд Касич модел Мади руу хардаг бөгөөд Мади магадгүй өөрөө ахлах сургуулийн хайртай хүнтэй гэрэлсэн болоо гэж бодож байгаа юм шиг л харагддаг. Гэхдээ Мадигийн мэдэхгүй байгаа нэг зүйл нь тэр үед нээдээс салсан нь үнэндээ далд тутгаараа үнэхээр азтай зүйл байсан. Нээдтэй хамт байх нь жинхэнэ аим шиг бараг хар дарсан зөөдл гэсэн үг. Тиймээс Мари үнэндээ асар том аюулаас мултарсан гэж ойлгож байна. Ягаад гэвэл Насын дуудлагыг аваагүй нээдээр Нас хурим дээр нэрсэн байлаа. Тэрээр Нейтийг сүрдүүлэн хормын яслыг нь бүрэн нураасан гинтийн зүйл хийдэг. Тэрээр Нейтийг бусдад өртөө гэдгийг ил гаргаж түүнд занал хийсээр л байдаг. Тэрээр хэлэхдээ чи миний мөнгийг төлөхгүй бол би чиний амьдралыг хар дарсан зүүч шиг болгоно шүү л гэж хэлдэг. Харин Казигийн хөрш шууд л нөхөрлөгөө очиж сая юу болсон талаар хэлдэг. Тэд үнэндээ Нейтэд маш их мөнгө өгсөн байна л да. Тэр үнэхээр санаа зовсон байдалтай харагддаг. Учир нь гэвэл нэгдүгээрт тэд Нейтээс мөнгө удахгүй буцааж авч чадахгүй байх магадaltaй. Хоёрдугаарт бүр илүү чухал нь Нейт Наст өрөөдөлж чадахгүй бол түүний хүмүүс тэдний араас жирж магадгүй гэж айж байгаа. Энэ хэсгийн дараагийн мөч бол миний хамгийн дуртай жүжиглэлтийн агш. Лекси игч Касига шалгаж очиход Каси яг л аимшиг киноны дүр шиг харагдаж бүхнийг барьж тогтоох гэж байгаа мэт оролдож ойлгохгүй байх гэж хүчлэх тэр мөчтөө би зүгээрээ гэж хэлдэг нь үнэхээр хүчтэй харагддаг. Чин Каси Нейттэй гэрлэх тухай эргэлзээнд бараг л ойрлж байгаа мэт хүчтэй гарч ирж байгаа бөгөөд тэр үнэндээ маш том алдаа хийснээ ойлгож эхэлж байдаг. Тэр бараг хинтээж гэрлээд байгаагаа сайн мэдэхгүй шүү дээ. Ингэснээр хормын бүжгийн үе эхэлнэ. Тэд бүжгийн үеэр бүх зүйл зүгээр мэт дүрсгэж байхад Нейт Касид магадгүй бид зардлаа жаахан багасгах хэрэгтэй байхаа ч гэж хэлнэ. Зүгээр л дугаа байна үстэй. Каси энэ үед нь дахин сандарч эхэлдэгч хоёулаа нүүрэндээ худлаа инээмсэглэл барьсаар л байдаг. Энэ хооронд Мади хангалттай твцсэн болохоор эцэст нь хормоос явж оддог. Бүжгийн дараа Нейт хөрш Фредэс мөнгө авсан тул тэр хөрштөө тайлбарлаж эхэлдэг. Маш ховор цэцэг ургасан учраас хөгжлийн төслийг төр зогсоох болсон тухай нарийн зохиомл худлаа түг ярьж Фред үнд нь итгэж байгаа нь харагддаг. Харин түүний эхнэр илүү ухаалагдвал Каситай шууд нүүр тулж очиод бүх зүйл утга учиртай болж байна гэж хэлдэг. Учир нь Нейт мөнгөгүй учраас л чи OnlyFans хийж байгаа тийм үү? Гэхдээ хамгийн инээдтэй нь Каси энэ нэмэгтэйг үнэхээр тоохгүй. Тэр зүгээр л энэ одоо надад ямар хамаатай юм бэ гэсэн маягтай л харагддаг. Мөн тэдний өршүүд хүүхдүүдийнхээ их сургуулийн мөнгийг хүртэл Нейт төгсөн байна л да. Хэн хүүхдийнхээ сургуулийн мөнгийг ингэж эрсдэлд оруулдаг байна. Өөрнөө солигдож гадаа бид дахин нэгэн уулзалт харнаа. Энэ нь Нейт Жулс хоёр байна. Тэд хоорондоо нэх онцон юм ярихгүй сайн уулгана. Ингээд өрн солигдож дотор талд драм улам хурцдаж Каси эцэстэн тесэрч Нейт рүү дайрнаа. Тэр түүнд чи жинхэнэ нэр хүн биш ээ. Чи худлаа ярьж хүмүүсийг хурсан гэж хэлнэ. Нейт тайвшруулах гэж оролдох үед Касигийн уур дээд цэцэгтэй хөрч түүний барьж байсан шампансыг шууд онгоогоод бөглөөнд Нейтийн толгойг зөгчдөг. За ингэснээр Сис хоёрын галзуу Каси буцаж ирлээ. Өрн солигдож бид Рүүг Лоригийн гэрлөө машинаараа явж байхыг харна. Үед тэр шоронгосныг дуудлага авнаа. Тэр нь Фэз байдаг. Шоуны бүтээгч Сэм Левинсон хэлэхдээ Фэзийг бодит амьдрал дээрх нөхцөл байдлаас болж амьд үлдээсэн гэж хэлсэн. Тиймээс л түүний дүрийг хүндэтгэж цувралд амьд байлгасан гэжээ. Гэхдээ би бас Фэзийг амьд байлгасан өгүүлэмжийн хувьд утга учиртай ч гэж бодож байна. Энэ хэсэг өөрөө Рүүгийн ирээдүг зөгнсөн мэт санагдсан. Тэр магадгүй шоронд орох эсвэл бүр дор зүйлтэй нүртүүлж магадгүй. Энэхүү явсаар Рүү Бишоп хоёр Лоригийн гэрт ирнэ. Тэд хаалга руу ойртох үед тэднийг Вэйн бууж иглүүлсэн байдалтай өгтөн. Бишоп Вэйнд өөрийн бууг өгөөд хамт дотгошорноо. Бишоп жооронгуудаа Аламагийн мессежийг дамжуулна. Хэрвээ тэд бизнесээ үргэлжлүүлэхийг хүсвэл цаашдын бүх барааг чанарын шалгалтаар шалганаа гэж. Тэгээд тэд харт амхаа туршиж байх үед Лори рүүг эргэж ирж ажиллахыг ятгах гэж оролдоноо. Яг энэ үед нь өнөөх Бишоп Лоригийн усанд ямар нэгэн бодис хийчихдэг. Бишоп үргэлжлүүлэн мөнгийг шидэж өгөөд өөрийнхөө бууг аваад тэгээд тэр Рүүгийн хамт буцнаа. Өрнөл буцаад солигдож лимузны ард Каси Нейт хоёр сууж явнаа. Нейт худлаа ярьсандаа уучлалгүйж тэр даруй Касид бүх зүйлийг сайжруулнаа гэж амтлаж түүнийг ямар их хайрлаж байгаагаа ч хэлдэг. Ангицтэй Каси Нейт хоёрын гэрлүү буцнаа. Тэд эцэст нэвлэрж аз жаргалтайгаар гэртээ орж ирэх үед Нас болон түүний дагуу лугтаж явнаа. Нас түүнээс мөнгө өгч чадахгүй ч ямар тансаг хөрөм хийд юм бэ гин. Харин түүний дагуу шууд л Нейтийг зодож харин Касиг шалан дээр шидчихдэг. Каси нүрээрээ унаж цусгаарч эхэлдэг. Касиг өөлж байх хооронд Нейтийг үргэлжлүүлэн зодож Нейт зүхтаж явсаар эцэст нь дээд давхрын унтлахны өрөөнд ирнэ. Түүнийг бараг л үхтлэн зодсны дараа Насын дагуул бүр түүний хөлний жигчийн өргөнд таслаад хайчихдаг. Тэд явсны дараа Нейт өвдсөндөө орилж Каси шоконд орсон байдалтай үлддэг. Энэ мөч үнэхээр зочирдон байсан. Шоуны өмнөх хүчирхийллийн мөчүүдийг санагдуулсан ч энэ удаад
надад бүр илүү хатуу байлаа. Нейт энэ байдлаас яаж гарах вэ гэдэг асуулт л үлдэж байна. Энэ бүхний зэрэгцээ Жулс Элси гэртээ ирснийг мэдээд шууд дүрдээ орж нүүр будгаа засаж, бүр биеэж засаж дүрдээ орноо. Миний бодлоор энэ бол энэ ангийн гол санаа. Хүн бүрл дүр бүтэж амьдарч байна шүү дээ. Рүү, Нейт, Жулс бүгд өөрсдийн гэмтэл болон айдсаас зүгтэж өөр нэгэн дүрд тоглож байна. Сүүлийн хэсэгт рүү машинд библ сонсож амьдралдаа ямар нэг дэг журам хайж байхад ард нь улаан цэнхэр гэрэл аснаа. Ингэснээр түүнийг цагдаа нар бүслэн авдаг. Би бараг л FBI гэж бодож байсан ч энэ нь зүгээр л цагдаа нар байдаг. Ингэснээр Рүүгийн энэ жүжиг бараг дуусах шатантаа орж байгаа юм шүү. Лоригийн хувьд түүний шоу Бишопийн хийсэн хороос болж үхнэ. Ингэснээр Лори ба Аламагийн даныг улам хурцтагснаар энэхүү анги маань дуусдаг. За бараг л нэг яриадах юм байхгүй те. Бүгдийн тэр дор нь тайлбарлаад л явчихлаа. За тэгээ бичлэг таалагдсан, энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Санал сэтгэлдээ доор комент хэсэгт үлдээгээрэй. Бас лайк, шеэр, сабаа мартваа. Та бүхний дэмжлэг чухал шүү. Дараагийн ангиар уулзлаа. Түр бай бай.